За энэхүү бичлэгийг үзэж байгаа цаг үеийн мэндийг та нартай хүргье. За энэ бичлэгээр юуны тухай ярих вэ гэхээр даалж ертөнц, бясалгал, дээд ухамсар, өвгдээдэс, сүнсний нууц одоо юу гэдгийг тэр бүх зүйл нь ер нь бас нэг тийм хитрхи ингээд гүн ороод туушраад ахар зүйл биш. Эн чинь энгийн зүйл байсан байна л гэдгийг би өөрийнхөө ойлгосон төвшнгөөрөө та бүхэнтэй хуваалцъя гэж бодоод байгаа. Ер нь миний хувьд бол за 16 17 наснаас эхлээл энэ даалж ертөнцийн тухай их сонирхол татаад судалдаг байсан. Тэгээ нөгөөний сэтгэл зүй гэж юу юм, сэтгэл гэж юу юм. За тэгэл зурхай нийтрээгэл энэ болгон ч ерөөсөө нүдэнд хардаж гарт барихгүй өөр хэмжээсэн зүйлс яваад байгаа хгүй. Яг өөрийнхөө зөнгөө дагаал ингээд их сонирхдаг байсан. Тэгээ өдөө хүртэл ингээд их бага хэмжээгээр тодорхой хичээл зүтгэл чармаалт гаргаад судалсны хүчинд юу ойлгож авсан бэ гэхээр ер нь одоо ингээд бидний суралцаад хичээгээд ойлгох дэвших гээд ингээд яваад байгаа зүйл маань нэг тийм сүртэй нууц гэх юм уу тийм ерөөсөө байдгүй байна л та. Яг үнийг хэлэхэд бидний нөгөө тархил ухамсар тархи манд хүрдгүү болохоор биднэрт нэг ингээд нэг сонио нэг юм ойлгомжгүй санагдаад идэв юм байна. Хоёрдугаарт ерөөсөө бидний өдөр тутмын амьдрал буюу энэ дэлхийд дээрх үйл явцад амьдрал аж ахуй энэ хэмжээс ертөнц бол эндээ их хүн их тасцсан байдаг юм байна. Ер нь ажиллаад хаад. Тэгээ яг энэ амьдралтаа тасчаар өөр ингээд шал өөр амьдралын тухай яриад, шал өөр хэмжээсийн тухай яриад ч юм уу ийм тийм гэхэр хүн ингээд итгэх үгүйгээ итгэх хэсэгт эргэлзэн ойлгохгүй байна ч гэх юм уу. Заримдаа ингээд дотроо ингээд шал өөрөөр төсөөлж бодоос ч юм ингээд явдаг хүн байна л та. Ер нь бид нар хамгийн гоё цаг мөчид амьдарч байгаа юм билээ. Хэрвээ 100 жилийн өмнө 200 300 жилийн өмнө ч юм уу тэр үед амьдарч исэн бол өөр хэмжээсийн тухай яриад одоо ингээд хүмүүсийн үүсэл хөгжилтэй гений инженерчилж гэдэг юм уу. За тэгээ шал өөр амьдрал байдаг юм байна. Тэнд бол өндөр технологитой одоо тэнд ингээд нисдэг машин байдаг, хурдан хүлэг байдаг гэл ингээд ярих юм бол хүлээж авах боломжгүй байсан байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ сонин ачирхалтай зүйлсийг бол дандаа үлгэр домгоор ярьдаг байсан байна. Хуучин цагт бол. Одоо яг бид нар чинь тодорхой хэмжээгээр шинжлэх ухааныг судалчихсан, шинжлэх ухааны томьёонууд гараад ирчихсэн, энерги гэдгийг мэддэг. Тэгээд сүүлийн үед бүр хиймэл оюун ухаан гарч ирээд энэ технологи бол бүр хязгааргүй явах боломжтой байна, өсөх боломжтой юм гэдэг амьдрал дээр баталсан учраас өөр цоошин технологи, цоошин хэмжээст ертөнцүүдийг зурагт киногаар дүрслэлээр бас харуулад хар хүний тарих оюун ухаан хүлээж авах ингээд болцоотой болоод ирж байгаа байхгүй юу. Төсөөлөл нь ингээд зүгшрээд ирж байгаа хгүй болох юм байна гэсэн хүлийн зөвшөөрөл рүү орж штэ. Гэтэл дээр үед яадаг байсан, дээр үед чи үлгэр домгоор л тэнийг өөрийнх нь ойлгох төвшөнд л ярьдаг байсан байхгүй. Тэгэхээр одоо хэдүүлээ ийм гой боломжтой цаг хугацаанд амьдарч байгаа юм чинь энэ сүнс, ухамсар, бусад хэмжээс ертөнцүүд, зэрэгэлдээ ертөнцүүд, бясалгал, даалж ертөнц гэдэг юмыг маш гоё ингээд энгийнээр ойлгох боломжтой болсон байхгүй. Тэгэхээр одоо сүнс гэл ярин дотоод сүнстэйгээ холбогдно гэл ингэдэг. Энийг зөвхөн энергийн түвшинд тайлбарлах боломжтой л болчихлоо шүү дээ. Хамгийн наазах нь. Хуучин бол одоо энерги гэдэг шинжлэх ухаанаар гараагүй шинжлэх ухаан энэ хүрт хөгжөөгүй үед бол яг сүнс гэдэг чинь юу юм гэхээр зөвхөн нэг юм төсөөллийн орон зайдал нь үлгэр домгийн шинжтэй байдаг байсан байхгүй. Тэгэхээр бид нар бол одоо бүр хамаагүй барьцтай хамаагүй ойлгох төвшөнд бол хүрээд ирсэн байгаа. Одоо за ингээд зарим зүйлс нь эхнээсээ батлагтаад ирсэн байгаа учраас ингээд мэдээд байгаа хгүй. Тэгэхээр нөгөө энэ бурхныг шүтэх ч юм уу ингээд хуучин цагт бол яахтай нөгөө техник технологийн хөгжил байгааг учраас яаж тайлбарладаг байсан бэ гэхээр ерөөсөө дээрээс бидний бурхан харж байгаа ч тийм үү те. Эсвэл нөгөө тэнгэр дуурхаар луу хэл хэмжээнд гэдэг ч юм уу. За тэгээд нэг гисто нөгөө хөөрхий ойлгох тархинд нь л ойлгох төвшөнд нь ярьжсэн байгаа хгүй. Тэгэхэд одоо бид нар ийм цаг үед амьдарч яагаад тэр хуучны юмтаа зурлах хэрэгтэй гэж те. Бидний дээрээс бурхан харж идэг юм аа. Бурхан яах ихийг шийддэг ч гэх юм уу. Эсвэл одоо яадгийн өөр зөндөө мухар сүсгийн ч юм уу нэг үлгэр домгийн шинжтэй ойлгомжгүй тийм бүр нэг юм дээр үе хэллэгүүд байгаад байгаа хгүй. Эднэрийг одоо нэг ашиглах шаардлагагүй байгаа байхгүй. Одоо яг надад бол
би зарим зүйлс төр бол жоохон шүмжлэлтэй ханддаг юм аа. Facebook ингээд үзэхээр миний одоо Facebook хуудсууд дээр юу гэж гарч ирдэг вэ гэхээр мэдээлэл дээр нь бөөндрийн тухай их гарч ирнэ. За тэгэл буддын ухаан, буддын шашин ч гэдэг юм ингээд аль ертөнц одоо шашинтай холбоотой юмудаа их мэдээлэл гардаг. Тэнгүүд ингээд зарим нь ингээд бүр нөгөө нэг л хаа байсан амсан үеийн бичиглээс бүр ингээд салаагүй байждаг байхгүй. Тэгээ тэрийг өөрөө ингээд өөртөө гоё тодтоод тэрүүгээр их сүртэй ихтгэл үнэмшлийг төрүүлдэг ч юм уу, хүний нэг айлгаж сүрдүүлдэг ч юм уу, бишрүүлэх ч юм уу, тиймэрхүү арга техникүүд яваад байгаа харагдтыг. Одоо бол бид нар нэг айгаалтын одоо жишээл зүгээр энгийн жишээ дээр ярихад л тэнгэр дуурахад яна луу ирж ийн луу уурлаад ингээл тоо шангаа бичмүүлэл нуухдахгүй сте. Тэрнтэй адилхан одоо тийм нэг сүртэй, сүржин нэг юм айлгсан ч гэдэг юм уу, захирах гэж байгаа юм уу, тиймэрхүү хөдөлгөөтэй тийм зүйлийг бид нар даах шаардлагагүй байхгүй юу? Тэр чинь одоо бүр инээдтэй болоод байгаа байхгүй. Ялангуяа Z үеийнх ч юм альфа үеийнхний сүүлийн хүүхдүүд бол өөр инээдтэй санагдана. За яг жишээ хэлэхэд бол ингээл ийм одоо мөнх тэнгэрийн хүчин доор ч тийм үү те. Тэгэл тэнгэрийн хөө тэнгэрийн ямар юмны юм уу од нөгөө хаан хатан яасан гэл энэ боломж өмнөх 90-100 тал амьдардаг хүмүүст л зориулсан үг хэллэг байхгүй. Одоо бид нар бол тийм юмыг сонсоод бол баг хүлээж авахгүй шүү дээ. Юу гэдэг юм бол яг тэр яг тэнгэр гэдэг энэ дээр харагдж байгаа тэнгэрийг хилээд идэх юм уу, эсвэл бурхныг хилээд байгаа юм уу? Эсвэл нэг өөр нэг нөхөр байна уу гэл те. Бас ингээд толгой эргүүлчихэж байгаа хгүй. Тэгэхээр ерөөсөө ийм толгой эргүүлсэн юм нэг яг үнэн хэсэг нь мэддэхгүй ч гэх юм уу бүр ингээд одоо тийм шашны үг хэллэгүүд хэрэглэмээргүй аахгүй уул нь бол. Тэгэхээр яг энэ мөнх тэнгэр гэдэг чинь юу гэхээр одооны бидний үг хэлэхээр бол нөгөө их усүр бүтээгч өндөр ухамсар хэлээд байгаа байхгүй. Ухамсар гэдэг чинь юу юм бэ? Ухамсар гэдэг чинь тунгалаг тийм ээ. Ямар нэгэн нүдэнд үзэгдэж гарт баригдах юм биш. Тунгалаг хэрнээсээ тэр бүхнийг ингээ бүтээж идэг. Бүхний их үүсэл цэвэр тунгалаг оршихуй бүтээгч хүчин ч гэдэг юм уу ингээл ойлгочиход ерөнхийдөө болно. Бид нар бол ухамсарыг мэдрэхэд бол амархан. Самадид орох бяцлал бол бас одоо хэлбэрхэн болчихлоо шүү дээ. Одоо ингээд самадиг гэхээр бас ингээд бид нар энэ чи бүр үнэхээр хэцүү самадигийн төлөв бол ингээд бас л гээрсэн хүмүүсийн хийдэг гэл ингээд бас нэг тархины код яваад байгаа байхгүй юу. Энэ самадид яаж явах вэ гэхээр ерөөсөө бүх бие мэдрэхээ байгаад л элдв янзын бодлоо ингээд сааруулчих нь тархиа сайхан тархиныхаа тэр хүлээс янз бүрийн уяа хүлээс бодлоос ингээд ангичирч штэ тархитл үнэхээр сайхан амарна. Тэгээд бие махбодоо мэдрэхээ болно. Тэгээд сүүл рүү бүр амьсгалч мэдрэхтэй байдаг байхгүй ингээд нам хүнд ингээд удаан сухаар амьсгалч мэдрэхтэй байдаг. За инхээр ерөөсөө эргэн тойрны сонсогдож байгаа чимээ эргэн тойрны болж байгаа бүх процесс ерөөсөө ингээд юм зүүд луга адил эсвэл зэрэглээ шиг ингээд юм төрхөн зургийн л юм бүтгэн юм болчдөг байхгүй эргэн тойронд болж байгаа процесс. Тэгээд бид нар шал өөр төвшөнд очдог л тоо. Тэр нь болохоор зүгээр л одоо яг байхгүй мэддэхгүй төвшөнд очдөг. Яг энийг бол баг зэргийн бяцлаглыг дадуулсан хүн бол хийж чаддаг байхгүй. Тэгэхээр самадигийн бяцлаглыг бас өөрөөс хитрхи холдуулж битгий бодоорой. Энэ маань болохоор ерөөсөө л яг цэвэр ухамсараа мэдрэх бүх юм ингээд зүүд зэрэглээ шиг юм байна. Би өөрийнхөө гүнд төлрөөд энэ тархины бодол, энэ бие махбодын одоо чангаралч гэдэг юм уу бүх юмаа сайхан суллаад яг н оршихуйтайгаа нэгэн хэмд ороод тэгээл зүгээр суллана. Бүрэн тавиралд орно, бүрэн суллана. Тэгээ хэсэг сухад л энэ бол самбад болчиход байгаа байхгүй. Ерөөсөө юм мэдрэхээ байна л гэсэн үг байхгүй. Түүнээс шинэ самадигч бас өөрөөсөө нэг холдуулаад эсвэл нэг заавал нэг гэгэрсэн үний хийдэг ч юм ингээд бас сүртэйгээр ингээд битгий бүү бодоо. За бас энэ зүм мэдрэмж тархины бодол хоёрыг ялгахад бол бас амархан байхгүй юу? Энийг чинь яг нэг хүн тэгэл битцсэн лээ. Энэ зүм бэлэг яг зөнгөөс өгөгдөж байгаа буюу дотоод ухамсараас өгөгдөж байгаа бодол тэгээд тархинаас өгж байгаа бодол хоёрыг ялгах гэж баахан олон бяцлал хийж баахан олон жил суудаг ч гэнэ үү. Тэгээд суудаг гэсэн би тэгээд суухал хийсэн мэт. Тэгэхэд жоохон хичээл зүтгэл гаргаад ийм юм байна гэж учрыг таниад ойлгочиход болчихж байгаа байхгүй.
За яг өөр хүний жишээ авъя л та сургалтанд ирж байгаа хүмүүс байдаг юм эсвэл ойр дотны бяцлах хийдэг найз нөхөд таньдаг хүмүүсээс асуухаар аль хэдийн ялгцсан байдаг. Гэхдээ ялгахад тийм олон жилийн хугацаа шаарддаг. Зүгээр ойлгох хэмжээнд л өөртөө ажилласан л байгаа байхгүй. Тэг ингээ ялгчдаг зүгээр өөрөө анзаараад яваал тэгээ жоохон томгаалтын бяцлал хийгээд хад энийхээ ялгадаг болчдөг байхгүй. Ерөнхийдөө юугүйч хэлэх гээд байна гэхээр одоо энэ бяцлал далд ертөнц зэний тэр зүйлсийг нэг битгий ингээ холдуулаа. Тэгээд холдуулчаар яадаг вэ гэхээр хэцүү юм шиг санагдаад ирдэг байхгүй. За би ч чадахгүй дээ. За би эсвэл баруул нэг хэдэн жил бяцлахч ижил энийг ойлгоно нэгэндээ гэдэг юм. Ингээд өөрийнхөө бодлоор ингээд төвлөгчдөг. Гэтэл амархан ш тэгэл анханаас нь бид нэр тэгэл тийм самадид орох амархан бодол зөнгөө ялахад амархан дотоод сүнстэйгээ харилцахад амархан чи ийм л зүйл ахгүй. Угаасаа чиний дотор байгаа чиний сүнс чи анханасаа л хийдэг байсан. Ингээл хийчдэг гэл бид нэр зүгээр масаараа л тийм ойлголтойсэн бол амархан байгаас. Гэтэл одоо масаараа ямар ойлголттой байна вэ гэхээр ер нь хүнд хэцүү чи чадахгүй чам шиг юм чаддгүй юм ч гэдэг юм уу. Өчнөө л олон жил бяцлал хийгээд ийм гигантнүүд л чаддаг байсан гэл нөгөө нь л эгоны юм чин гарч ирэл бид нар ингээд унтраагаад байдаг байхгүй. За тэгээ хоёрдугаарт хэлэх гол юм гэхээр хөх толботой төрж байгаа хүмүүс байгаа штэ. Монголд ч байна, гадаадд ч байна. За хөвчлэн Монгол орнд төвлөрөөд байгаа байхгүй. Хөх толботой төрж байгаа хүмүүс яадаг вэ гэхээр маш өндөр хурдны интернет эсвэл маш хүчин чадалтай тийм хурдан машин авцсан унж байгаа хүн шиг байхгүй. Эсвэл маш өндөр хурдны интернетийг хатгацсан сууж байгаа хүн л гэсэн үг байхгүй. Яа тэгэхээр бидний энэ махан биеийн генийг бүр хэдэн мянган жилийн өмнөөс бэлдсэн, сайжруулалт хийсэн, бэлдсэн, гений инженерчл хийсэн хамгийн л одоо дээд ухамсаруу дээд хэмжээст байгаа нөхдөд ажиллаа хийсэн байхгүй. Тэгээ тэрний нэг таних тэмдэг болохоор нүдэнд харагчаас ууцсан дэр байдаг хөх толбоо. За тэгээ энэ хөх толботой энэ генийн эдисийн мэдээллийн сайжруулалт хийсэн махан бид байна гэдэг чинь биднэрт маш олон давуу талыг ингэж өгчөж байгаа. Инхээр маш олон давуу талыг өгсөн байна гэдг нь цааталтаа юу хэлж байгаа юм гэхээр бид бүгдэд хөх толботой төрсэн хүмүүст маш олон ялгаатай илүү олон боломжийг өгсөн байгааг ойлгож болно. Тэрний үеийн гэхээр бяцлал хийгээд суухад бол нэг 2-3 удаагийн ямар ч одоо бяцлал мэдгүй ирээл бяцлал хийгээд суухад нэг 2 удаагийн бяцлал 2-3 удаагийн бяцлалаар ч юм ингээд шууд дотоод зөнтөөгөө холбогдчихдаг. Тэр нь ингээд сэрхэд ойрхон байдаг. Угаасаа сэрэнгэл ахгүй. Жохон дарагдцсан л байгаа. Тоош оргын сайхан гөгөөл жохон өөртөө итгэл өгөөл би чадна. Би ч хөх толботой хүнгээ суухад чаддаг байхгүй. Гэтэл тэр гений инженерчлэлтэнд ороогүй сайжрал одоо тэр яс цусны мэдээлэл нь хангалтгүй байгаа нөхдүүд бас байгаа байхгүй юу. Тэр нь одоо бусад орнууд байгаа штэ та нар одоо надаар хэлүүлдэг юм мэдэж байгаа. За эдгээр маань адилхан боломжтой, адилхан өгөгдөлтөй гэхдээ ялгаатай. Ялгаатай гэдэг нь яг жоохон нөгөө удаан хурдны интернетийг л ойлгож болно. Гэтэ тэр чинь явандаа магадгүй сайжирч болно шүү дээ тий. Би энэ дээр нэг ингээл ялгаа цаг гаргаад манайхан мундаг гадаадууд тэнэг гэж хэлээгүй. Яг байгаа байдал л тийм байхгүй юу. Одоо энэ сайн хүчин чадалтай сүүлийн машин энэ болохоор арай нөгөө нэг хуучин загварын хүчин чадал муу машин гэдэгтэй л адилхан. Тэгээ ер нь бол махан битээ хүн болж төрснийх дотор сүнс ухамсарл аваад тэр өөрөө хязгааргүй хөгжих гээгээл төрөх бүрэн боломжтой л доо. Гэхдээ энэ чинь маш их цаг хугацаа орно. За тэгээд хинэн тэгвэл энэ маш их цаг хугацаа ордог хэцүү гэж хэлээд байгаа юм гэхээр энэ энэтхэг төвдөөс орж ирсэн энэтхэг төвдийн тэр бяцлаглалын ухааныг судалсан ч юм уу тэрэнд ингээд хэдих гүнзгий ороод тэр бяцлаглаар явцсан хүмүүс тийж боддог юм лээ. Одоо энэ ухамсар тунгаалтын бяцлал хийх, ухамсараа сэрэх, энэ ухамсараа өндөр түвшинд хөгжүүлнэ гэдэг бол маш олон жилийн хөдөлмөрч гэдэг юм уу тий бүх амьдралаа зориулна гэдэг чинь ерөнхийдөө бол нөгөө нэг хөх талбгүй хүмүүст бол тийм үнэн. Гэхдээ энийг мэдхгүй юм хоёр ялгаатай гений мэдээлэл байна гэдгийг мэдхгүй хүмүүст бол бүгдэнд нь авчир наачдаг байхгүй. Тэгэл нөгөө энэтхэг төвдөөс орж ирж байгаа бяцлаглууд болохоор дөнгөж ихний ингээд бяцлал дээр амьсгал дээрээ төвлөрөө. Бие сайхан судлал сураа. Ингээл заадаг. Энийг л дадлуулдаг. За магадгүй 2-3 сар дадлуулдаг. Тэрнээс ч удаан байж магадгүй би сайн мэдэхгүй. Тэгээд дунд төвшин, дээд төвшин гэдэг бүр дээдийн дээд төвшин ингээл төвшин ахиал ингээд сая л нөгөө тунгаалтын бяцлал ухамсар гэгэрлэн төвшин
орж ирдэг юм байл л дээ. А энэ манай монголчууд буюу хүүхд толботой төрсэн хүмүүст бол үнэхээр одоо нөгөө 9-10 дугаар ангийн хүүхдэд 1-р ангийн хичээл эхнээс нь заагаад ингээ явсантай адилхан цаг хугацаа өрсөн зүйл байдгийн байна гэдгийг би сүүлийн үед бүр үнэхээр сайн ойлгож мэдрээд байгаа хгүй. Тэгэхээр энийг сайн анхаараарай манайхаа. Одоо ингээ гадуур маш олон бясалгал йогийн ч юм уу газрууд байгаа. Эдгээр болохоор ихвчлэн гарал үүснэ энэтхэг төвдөөс орж ирж байгаа. Мэдээж хэрэгтэй юмнууд байгаа, зөв зүйтэй юмнууд байгаа, суралцах зөндөө юм байгаа л да. Гэхдээ яг хуу илүүдгүй байх л та миний ярьж байгаа зүйл илүүдгүй байх гэдэг үгнээс тийм ээ хэлж байгаа шүү. Биднэрт бол тэр анхаарлаа ингээл төвлөрүүлээд бие суллаа суухад бол тийм олон сарын шаардлага байхгүй. Энэ дээр бол нэг за бүр өсвөрлөө гэхэд нэг 3-4 хоногийн л хугацаа шаардлагатай. Гэхдээ ер нь бол би ч одоо өнгөрсөн оны хотод бол өнгөрсөн оны 11 сараас хойш бясалгалын хичээл ингээд зааж байгаа. Тэгээ орж ирж байгаа хүмүүст бол ингээд та нар бие сайхан суулал ямар ч бодлого төвшөнд орш төвлөрөл үүсэх гээд анхан шатны төвлөрөл гэд яг үнд зүгээр халахсчдаг байхгүй. Энийг би зүгээр яриагараа л хэлчихдэг. Та нар угаасаа чадна. Төвлөрөл бол угаасаа амархан амьсгал дээрээ төвлөрөөд ч юм уу эсвэл зүгээр бие сул тавиал бодлоо ажиглаад энэ чинь угаасаа төвлөрлөө. Энийг та нар угаасаа хийж чадах юм чи хэвлээ гол бясалгалд ороо. Та нар тунгаалтын бясалгал хий. Та нарт өгөгдөл байгаа дотоос сүнстэйгээ харьцдаг би эхний өдрөөс ахуулаа шууд дотоос сүнстэйгээ харьцах бясалгал хийлэгдэг. За ингээ явхад бол бүр чадахгүй хоцордог ч юм уу хүмүүс нь 10 хүнд нэгээс 20 л хийдэг. Бус нь чаддаг. За тэгээ 10 хоногийн хичээл дуусаад ингээ цаашаага 2-3 сар өнгөрлөө. Огт ахихгүй байгаа хүмүүс хүмүүс байдаггүй. Тодорхой хэмжээнд тунгаалтын бясалгал хийж л байгаа бол агсан л байдаг. За тэгээд бүр чадахгүй байна, болохгүй байна гэсэн нэг ганц 2 хүнтэй л тааралдчихсан баг. Бусд нь бол үнэхээр чаддаг. За тэгэхээр өөрсөндөө итгэлтэйгээр дөрвөн хугацаанд ямар ч дадлчих юм уу, элдв янзын хугацаа, за элдв янзын граф шиг шийдмэд юу гэдгийг тарин марин тэр зөвлөгөөгөр шууд бясалгалынхаа гол зорилгод орох хүч чадал хөх толботой хүмүүс байгаа шүү гэдгийг л би өөрийнхөө одоо зааж байгаа хичээл зааж байгаа туршлага болон одоо надад орж ирж байгаа тэр ухамсарын өгөгдлүүдээс ойлгож ухаараа яг чин сэтгэлээс итгэсэн юм а та нарт би хэлж байгаа шүү. Тэгэхээр үнэхээр болдог. Ер нь болоод байгаа нь угаасаа батлагтаал яваад байгаа л та. Бясалгалд орж ирж байгаа хүмүүс үнэхээр чадж байгаа, сайн байгаа. За тэгэхээр нөгөө хэцүү юм байна гэдэг ч юм уу одоо энэ гэгээрсэн хүмүүс ламадад ордгийн ч гэдэг юм уу энэ гэгээрэх одоо нөгөө хоосон чанарт орших эсвэл ухамсараа ингээд тэлэх дотоос нүстэйгээ харьцах энэ тэр бол одоо ингээд амархан болчлоо. Асуудал шийдэгдлээ гэж үзэж байна. Тэгээ ерөнхийдөө гол бясалгалдаа ороод шууд хийгээл шууд бясалгаал явчих шууд сэргээл нөгөө дотоод хөгс сүнсэнд асар өндөр мэдээлэл асар өндөр ухамсар туршлага байгаа. Тэгээ дээрэс нь за дотор сүнсээ болоо за дотоод сүнсийг чинь би ингээ хараад шууд тэр төвчнөөс ирсэн мэн гэж би хэлж чадахгүй. За дотоод сүнснээ болоо гэхэд ганц найдаж байгаа зүйл чинь биднэрт энэ хөх толботой махан байхгүй. Энэ эсийн мэдээлэлд бол маш их өндөр түвшний генийн мэдээллүүд, өгөгдлүүд, сайжруулалт, инженерчлэл явагдсан байгаа учраас ядаж та нар өөрийнхөө сүнсэнд итгэдэггүй маа гэхэд энэ төрсэн махан биеийнхаа эдгэсийн мэдээлэлд итгээрэй. Дээшээ удам судраа хөөгд үзээрэй. Удамд нь маш гайхамшигтай чадвартай энергийн засалч, удгаад, зайран, лам хувилгаад бол байсан л байж тараа. Нэг ч тийм юмгүй ч гэдэг юм уу, нэг ч чадваргүй тийм удам өгсөтэй хүн бол бараг л байхгүй те Монгол удам өгсөн бараг л байхгүй бүгд л ингэ хэлдэг. Тэгэхээр та нарт бол маш гоё боломж байна. Дээрээс нь яг энэ цаг үед болохоор энергийн одоо яг энэ өгөгдлүүдээ аваач бушуухан шиг те сэрээгээд ингэ гоё хөгжөөч гээд цаанаас нь дэмжлэг бүр ингэ ил даалт ертөнцгүй бүх юмар нь ингэ дэмжиж өгч байгаа. Энэ цаг үе тийм онцгой цаг үе байхгүй. Тэгэхгүй бол дэлхийн маань буюу энэ соёл иргэншил маань хэцүү байдалд ороод байгаа шүү дээ. Мэдчихэж байгаа. Тийм учраас ингэ гадна дотнгоо ийм их ингээ боломж нөхцөлийг чинь бүрдүүлэл гадна дотнгоо ингээл сүнснүүд ажиллаа хийгээл та нарын дотоод сүнс хүртэл чинь ингээл тий ажилдаа орох гол ингээл яарал ийм байдалтай байгаа тэр өөртөө жоохон итгэл тунгаалтын бясалгалаа ял дотоод сүнстэйгээ жоохон ярилцаал ингээл хөхөд бол маш амархан сэрэл маш амархан хөгжүүл тийм байгаа шүү. Ерөнхийдөө жоохон дадлаа өөрчлөөл жоохон амьдралынхаа хэм маягаа өөрчлөөл өөрийгөө хайрлал өөртөө итгэл тордлох хийгээл явхад бол бүх юм сайхан
байгаа. Энэ дээр бол заавал нэг ингээд шид хайгаал, нэг тарин хайгаал, нэг багшийн айдас авшиг хүртчихгээл те эсвэл нэг юм хоолундаа өөрчлөхөөл нэг шидээ юм хайгаад ингэж цаг хугацаа мөнгө төгрөгөө алдаад явах вэ хэдүүлээ тийм ээ. За ерөнхийдөө ийм баа шүү. Маш ингээд товчхон ингээд базаад ярьлаа. За ер нь тэгээд энэ хөх толботой төрж юмс яагаад тэгвэл дэлхийн нийтээр хөх толботой төрж болоогүй юм бэ гэдэг асуулт байгаа шүү дээ. Энд чинь цаанаа юу судахтай юм гэхээр бие эсүүд дээр л дээ. Бие эсд бол тархлааны цагаан эс байдаг. Бүх эсүүд нь тархлааны цагаан эс болчихвол хүн амьдрахгүй шүү дээ. Тэр тархлааны цагаан эсүүд чинь бүлэг эсүүд тодорхой хэмжээгээр цөөн тоогоор байж ах хэвээр байхгүй. Яг тэрнтэй адилхан. Дэлхий дээр бүгдээрээ сайн сайхан болоод бүгдээрээ одоо хөх толботой болоод ингэчих юм бол энэ дэлхий дээр чинь хөгжил явагдахгүй, харцаг энерги холилдохгүй байсан учраас ийм зохион байгуулалтанд хүрсэн юм а гэдгийг өөр нөгөө одоо гоё дээрээс бууж байгаа судрууд дээр бичсэн байсан шүү дээ. За тэгэхээр энийг надаас гадна олон одоо өндөр ухамсартайгаа холбогдсон мандаг сайн хүмүүс хэлсэн байгаа. За тэгэхээр ерөөсөө нөгөө нэг ийм толгойгч эргүүлээд байгаа, нэг хол юм шиг санагдуулаад байгаа, нэг хэцүү юм шиг санагдуулаад байгаа бүх өгнүүдээсээ өөрсдөө салгаж авъя. Тархинасаа цэвэрлэе. Тэгээ нөө дээр үеийн хиллэгүүд байгаа штэ. Нөгөө юм ямар юмны хатан ноёд бурхан одоо шүтэн тэгээд энэ тэнгэрийн хүү яасын эсэмний одоо мундаг юу ч хэлээд те тэр жоох эгоор орчих гээд байдаг хгүй. Яг гоо тэр бол тухайн цаг үедээ л хэрэглэгчээсэн өгнүүд. Тэгээ өөргөө гүйцэтгэсэн. Одоо бол бид нар нэг ингээд бие биенээсээ ялгарх гал ямар нэг юм ноён моён те ийм тэнгэрийн хүү яасын эсэн хатад ингэж энэ тэрээ бурхан сахиус шүтэн одоо юу тийм хүү гэлхийг энэ цаг үед бол хэрэглээд юм ээ. Ер нь зүгээр эго нэгт эгог нэмэн хоёрт бид нар улам төөрүүлээд ингэж байдаг хгүй. Тэгэхээр ерөөсө бүх зүйл энерги, бүх зүйл ухамсар, энерги ухамсарууд хинжээс ертөнцүүдэд шат араатаагаар үйл ажиллагаа хийж байгаа. Яг тань Монгол улсад амьдрал ямар байдгийг, Америкт амьдрал ямар байдгийг, тийм хөдөө амьдрал яадгийн, хотод амьдрал яадгийн, хөдөөний хүмүүс юу гэдгийг, хотын хүмүүс юу гэдгийг, Монголд амьдарч байгаа хүмүүс юу гэдгийг, гадаадд амьдарч байгаа хүмүүс юу гэдгийг, тийм зуны удирдлагатай газар хүмүүс ямар аж ахуй эрхэлж амьдртгийг, дөрвөн удирдлагатай газар ямар хүмүүс аж ахуй эрхэлж амьдртгийг гэдэгтэй адилхан энэ хинжээс ертөнцүүдэд байгаа ухамсарууд чинь дорноо өөрийнхөө байгаа хинжээсд өөрийнхөө үйлийг хийгээл явж байгаа. Энэ нэгнээсээ илүү мундаг, сайн, нэгнийгээ шүтэх ёстой ч гэх юм уу, нэгнийхээ дарангуулд байх ёстой ч гэх юм уу, ингээл ийм юм ингээд эго болохгүй. Тэгэхээр ийм юмнаас аль болох хол байсан дээр тэгээд нэг нэгнийгаа сүрдүүлэх ч юм уу, нэг нэгнээс илүү гарах гэж үздэг ч юм уу, нөгөө цол гуншаа авах гэж явдаг ч юм уу. Эн чинь зүгээр л эгоны зүйлс ахгүй. Яг нөгөө гурван хэмжээс ухамсарын зүйл. Бид нэр ухамсараа дараагийн хэмжээс шилжүүлэх гээд байгаа юм чинь энэ нөгөө эгоны ялгаа цаг ихтэй энэ үгнүүдээс бас өөрөө авч гарах хэрэгтэй. За тэгээд яг хөө тэр дээд ухамсар гэдэг чинь та нарын дотоод хөх сүнс чинь баггүй юу? Энэ дотоод сүнс чинь. Яхаараа дээд болцоод идэх юм бэхээр энэ дотоод сүнснийхаа дээд ухамсарын хилэмжийг бид нар ойлгож чадчихвэл тэр хүртлээс саваа бэлдэж чадвал бид нар дээд ухамсартайгаа л холбогдсон гэсэн үг байхгүй юу? Тэгээд дээрэс нь өгдөөцийн өндөр ухамсаруудтай холбогдох нь бас дээд ухамсар буюу дээд биетэй холбогдож байгаа л гэсэн үг ялгаа байхгүй тийм. Тэгээ угаасаа ухамсар нөгөө дээшлэх тусам яг нэг цэг дээр очдог байхгүй юу? Нөгөө мэдээлэл нь зөвхгүй. Тэгэхээр өөрөөсөө арай тэр дээд байгаа ч гэх юм уу нөгөө нэг хэмжээс байгаа штэ. Өндөр хэмжээст байгаа өвдөөцтэйгээ холбогдох тэр холбогдно гэдэг чинь бидний угаасаа ухамсарын сав ийм жижигхэн байжгаад ингээд тунгаалт хийсээр агаад юм ухаалаг болсоор агаад тэлээ штэ. Энэ ухаан ухамсарын сав чинь жоохон тэлээд ихэхээр угаасаа шууд тэр өндөр өвдөөцтэйгээ холбогдох тэр өөрийн дотоод сүнс ухамсарынхаа илүү гүнзгий өндөр түвшинтэй холбогдох боломж нь ингээ автоматар нэгтчихэж байгаа байхгүй. Тэгээ жижигхэн байхаар ч юм багтаж орохгүй. Энийгээ жоохон ингээд саваа жоохон томруулчихвал тэр хэмжээгээр бид нар автоматар дээд ухамсартай холбогдно. Энд ямар ч тийм шидэм юм байхгүй. Зүгээр бидний хичээл зүтгэлээс шалтгаална. Бид нар өөрсдийнхөө нөгөө блоклогдсон байгаа ухамсараа блокноос нь гаргаад тэгээд тунгаалтаа хийгээд хорвоо ертөнцийг арай нэг өөрөөртэй яг нэг бодитоор нэг хайрцаглагдсан тэр матрицд байгаа ухамсараас ингээ гараад ирэхээр угаасаа автоматар холболтууд үүсэж эхэлдэг. Тэгэхээр энийг хэлээд байгаа маа. Түүнээс ш нөгөө нэг бидний дээд бие чинь бүр ингээ дээр мэр хоолч юм уу тийм юм байхгүй. Энерги ер нь бол
ухамсар өөрөө хоосон чанартай учраас энергид бол тэр орон зай цаг хугацааны ялгаа байхгүй. Тэгэхээр бүх хэмжээсүүд нэг дор байдаг. Бүх цаг хугацаа нэг дор байдаг. Ингээд давхарлагдсан. Тэгэхээр нэг холоос юм хайгаад хол явах шаардлагагүй. Бүхэн яг энэ цаг мөчөд энэ яг энэ байгаа сууж байгаа газар чинь байгаа л гэдэг байхгүй. Тэгэхээр энэ бол нэг тийм хол биш. Хүн хань хэтэрхий ойрхон байхаар энийг олж харж чадахгүй. Нэг бол хэтэрхий хол гэж бодцохоор өөрөө тэр хол гэж бодсноор өөртөө хаалт тавиад байна л гэдгийг та бүхэн маань ойлгох хэрэгтэй маа. За тэгээд ерөнхийдөө энэтхэгтүүдээс орж ирсэн бяцлаглууд хөх толтой хүмүүс зориулаагүй шүү. Яг тэр анханасаа нэг юм доороос эхэлж байгаа хүмүүст бол зориулсан. Хөх толботой хүмүүс аль хэдийнэ тэр чинь даваа тулц учраас бага ангийн боловсрол руу ороод ах шаардлага байхгүй гэсэн үг байхгүй. Шууд өөрийнхөө юмыг сэргээл шууд нөгөө хөвгтөл чадварынхаа гой юмнуудыг хийгээд явуучих хэрэгтэй байхгүй. Тэр нэг уруу дороо би чадах уу яах вэ гэсэн байдлаас ингээ гар гэж байгаа байхгүй. Тэгээд нэг юмыг очиж шүтэл бурхан багш минь гэл ингээд шүтээд байх юм чи одоо энэ сэрэлтийн цаг үед бол дуусхор болж байгаамаа. Тэгээд өөрсөндөө итгэлтэй байгаараа гэдгийг хэлмээр байна. За тэгээ маш энгийн баа шүү. Дотоод сүнс ухамсар чинь та нарын дотор л байгаа бидрийг ингээд адилхан чагнаал, адилхан амьдралаа туулаад, адилхан мэдрэмж аваад яг анх ихийн хөвлөд орсон мөчөөс чинь тэгэхээр дотор ч байгаа. Тэгээд ухамсар чинь бас дотор чинь хамт хадгалаастай байгаа. Эд эсээ мэдээлчин өвгдөөцтэйг харьцах шууд бас холбоос болчихж байгаа учраас өөрийнхөө энэ хөх толботой махан бие эдгэсэнд бас маш сайн итгэж, энийгээ хайрлаж, амнаж, эрүүл сарвал байлгаараа. Тэгэхгүй махан бие өвчтэй байх юм бол эдгэс чинь бүрэн утгаар ажиллаж чадахгүй буюу хичнээн сайхан өндөр хурдны интернеттэй байлаа гэд компьютер нэвтрхий байдаг хэцүү. Хичнээн сайхан хүч чадалтай сүүлийн үеийн машинтай байлаа гэд машины чинь дугуй хагарсан бол бас хэцүү те. Тэгэхээр энэ махан бие бид нар арчилж тордох нь бол бас их чухал юм байлээ. Тэгээд яг хөө энэ дээр энийг далимдуулаад бас нэг орон сууц одоо нөгөө нэг давхар байшингууд буюу орон сууцад гэж яг муулмар санагдаж байна. Бид нар ингээд орон сууцна гэдэг нэг гой бяцлал хийгээл ингээд суудаг. Эсвэл нэг офис дотор те суудаг. Тэгэхээр нөгөө нэг хаагаад бидний нөгөө нэг юм тал талаас гоё эрчим энерги авах тийм нэг үүсвэр долгио нэг ингээд хаач тийм л. Тэгээ бид нэг ингээд ядардаг, тамирддаг, тэгээд бяцлал хийхээр унтчих гад байдаг. Тэгээ би хөнгөн байж чадахгүй ч гэдэм ингээд маш их нөгөө нэг хаалт саад хашилтанд орчдөг. Сүнс ч нөгөө нэг өөрийн сүнснийхээ эрчим энерги хоолт хичээлийг авч чадхаа ичдэг учраас махан бие бол шууд ингээд унтрах горимдоо орчдөг юм билэ. Тэгэхээр байгальд ч юм уу эсвэл сайхан Монгол гэртээ ч юм уу, цомцог гэртээ ч юм уу те. Ядаж юм модон дүнзэн байшиндаа ч юм ингээд бяцлал хийхэд бол бүр маш өөр байдгийн шүү. Тэгээ бидрээ идж байгаа хоол хүнсэнд бас их хүчээр байгаа. Энийг бол татар хэлүүлдэхгүй. Та бүхэн маань мэдж байгаа хаа. За тэгээ өөр юу хэлхий гэж бодчихлоо. Тий би энэ бяцлалынхаа өргөнд ороод ирсэн. Сууж байна. 8 антаа гоё. Усын бүр цул натурал гэр бэлээ. Маш гоё хүмүүсээс бодлож авсан. Тэгээ мэдээж та бүхнийхээ хандвар босгосон гэр учраас одоо хандив өргөсөн бүх хүмүүстэй маш их талархаж байгаа. Тэгээ та бүхний ачаар олон хүмүүс хурдан хугацаанд маш төвөггүйгээр, маш бага зардлаар дотоод сүнстэйгээ холбогдоод ингээд суух боломжтой болсоо. Тэгээ энэ олон хүнд ингээд буян хишгээ өгөх маш сайхан өргөө болсон учраас сандив өгсөн хүмүүст энерги толдол маш гоё буян болсон байгаа гэдэгт би итгэлтэй байгаа. Тэгээ хэдүүлээ 10 сарын сүүлчээр гоё мэдээтэй уулзаж учрнаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээ бүгдээрэнд маш их талархаж байгаа. Тэгээ одоо ямар ч одоо хүн сурталхгүйгээр, санхүүгийн дарамтгүйгээр, ийм нэг давчуу хөтөлбөргүйгээр бид нар амралтын өдрөөрөө сайхан тааруулаад тий ажлын зарим өдрөөр цаг заанд болж ийл ингээл хуваар харж байгаа сайхан ирээд иж болно. Тэр ингээ маш гоё чөлөөт орчин бүрдүүлж өгч байгаа байхгүй юу. Тэгээ хурдан хугацаанд хэдүүлээ гоё хоорондоо ярилцаал хичээл номоо ороод бяцлагаал ингээл ухамсараа сэргээл амьдралдаа гоё дэвшил гаргах боломж, бяцлаглалынхаа хувьд ингээд хүсэлтэй зорилготой хүрэх ингээд боломж нэгцээ. Энд миний сэтгэл маш их баяртай байгаа, талархалтай байна. За тэгээ энэ хүртэл сонссон та нартай гялалаа.